Өнөөдөр имжлэгээр дарлаа. You want some biggest? You want some biggest? Oh fuck. Заяа. Бас кайгоо чи бомб. Да. Да. Цотон бэнд. Сэрэр хийж байна. Надад маш усанд орж явахдаа удас үзэх цэнэглэнгээ усанд орж уурж болохгүй. Ус тог дамжуулдаг учраас ухалж бүрэх хариултай шүү. заяа бэндүүд жишг. Ийм ихтэй хүн бай. Хардага. Тэгвэл өнөөдрөөс эхэлж За өнөөдрөөс ахуулаад нөгөө форт гэж явж магадгүй шүү. Тэгээ форт гэж авна байх та. Яа үнэ. Ингээд одоо 1 минут 20 секунд л болж байгаа ч гэсэн цамны үнд маш их хөдөлмөр байдаг. Би барин нэг what the fuck юм тэглэж вэ. Oh damn. Пу. Ямар рейнжтэй юм бэ? Одоо тэр хүртэл хүрээ нана. Тоглох юм хэцүүсэн гэсэн байж. Матч. Лайк дараад үзээрэй. Хоёр иргэдтэй нэг Маштай. хасахыг хүсдэг. Гэвч бидний хүссэн төгсч ингэж байдаг болов. Илүүдэл жинтэй үгүйгээ мэдхэд BMI тусалж чадахгүй. Хэдий хүүхэд болоод жирэмсэн эхчүүдэд дэглэм зохихгүй гэж ярьдаг. Тэгэнүүд. Одоо энэ дагаа. Усны явцдаа сайхан харагдсан олон хүн дэглэм барих бол. Энэ жил яригдж байгаа сэдв бол хавыг харьцсан хоёр юм. Энэ юу юм бол? Усад дэглэмүүдээс үр дүн илүүтэй юу? Яа нөлөөнд автахгүй байхад тусдаг болов уу? Лионд амьдардаг 23 настай Маудын адил Францын 44% нь дэглэм барьж байсан. тэгэхээр би дэглэм бариад 44 айлмарын хувцас өмсдөг байсан бол 38 өмсдөг болсон. Өмд шүү дээ. Өмд. 9 сар дэглэм бариад Мауд 73 кг байснаас 62 кг болсон. Хамаата. Гэхдээ тэр ямар дэглэм барьсан юм бол 100% шүлний дэглэм үү? Хүүхдийн хоолны дэглэм үү? Шансан өндөгний дэглэм үү? Эдрэл надаас цаг багнаа гэнэ үү? Хоёр дэглэмийг дарсан. Тийм шүү дээ. Фэн вэ нөө. Талах хоног 2 удаа. Хавыг харьцсан хоёр дэглэм одоогоор мод болоод байна. Фэн. Хав дэглэм 5 өдөр Зүтдэг гэдээсэн. Гэхдээ хэтрүүлж Ийм. Хоёр дэглэм энэ хоёр өдөр өглөөний цай уухгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл оройн 8 цаг хоол идсэн боловч 16 цаг юм идэхгүйгээр мацаг барьна гэсэн үг. Тэгээд өдөр дахиад хоол идэж ирэх. Гэхдээ эрэгтэй хүн 600 калори, эмэгтэй хүн 500 калориос хэтрүүлж болохгүй. Энэ нь энгийн хоолтоос 3 дахин бага гэсэн үг. Энэ их гоё салаад. Харж байгаачлан олон төрлийн зүйлс орсон хичээллэг салаад. Бас 244 калоритай.
Хөө би үрчих. Мацгийн үеэрээ Монгол шалаад идэж босуудаг. Одоогийн үдсэн давуу өдөр тэр ээлжээр байдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд сончороо 1400 калори, эрэгчүүд 1800 калори гэсэн. Ингэж байж бидний бие хэвийн ажилтдаг. Ойлгож байна би энэ. Эсэргээрээ байдаг. Пашин хүй. Хэшээ авах юм би. Би вай сэтмэрхээ галмаар хад. Миний дуртай нэг зүйл тэгээд би бас чиг би дата хамаа Хэрвээ тийм бол шилжиж тэтгэс тавин болж хасгаа өвчин хашиг хагасч хэрэг сайж Нэгдүгээр Гэхдээ тавыг хэлцэх байх. Мөн өөр тэглэмүүдээр жингээ хассан бол тогтох. Тэглэм барьсан Бэнтч. ажиглаж байсан хүмүүс хараа нэгээр идэж эхэлдэг болохоор 95% нь тэглэм амжилт. Ноёо байдаг. Бэсэн бүхэн чинь Гоо жинкэн боо. 83,000. Яа нүдөөс 38 настай тэглэм барьжээ. Харда тэр бүр баримтжуулсан байдаг. Тэдний амжилтсан. 2002 оноос хойш энэ график харах юм бол 10 кг. Би түрүүд 78 кг-аас 60 кг болж чадсан. Жил хагас хугацаанд. Амьдралдаа авах. Тэгээд дахиад дэглэм барьж эхэлсэн. Тэгээд хамгийн бага жинд нь хүрч чадсан. Энд 55 кг. Дараа жилийн дотор л би 12-ыг нэмчихсэн. Жингээ дахин нэмэх нь санамсаргүй биш юм. Энэ нь хоёр даавуутай талаар холбоотой. Гэтэл хаалгуудтай гэрээний ялгуур үлсэж байгаа даа. Лептийн бидний өвгний Ингэж болсон. Степ. харин үлсэх Тэрхээ болгон мэйх бол тогсон. пивчин мэдэмэр. харин бидний бие өөрийгөө хамгаалсан тул цаашид ч баг бол ингэж тооцоолж Оо дэглэрээс тага төмөр харангуй төмөр идэхөө заяага. Туамхо. Тэр хаатаа тэрийг идэмээ тэр хоол яга. Оо, гаранс орооч. Орооч. Дуудагдал үргэж даасан тул жингээ хасах бус баг багаар хас. Энийг энэ байдцэг болно. 10 эрэгтэй 5 нь хэдэн килограмм хасахыг хүсдэг. Гэхдээ жингээ хасах нь зөв үү? Бэйт тохирсон төгсч ингэж байдаг болов? Ямар тохиолдолд дэвшин барих хэрэгтэй вэ? Синий баг сүнэнд болсон. Харин та ч гэсэн жингээ хасмаар байна. Тэсэл би алыг гэж алаагүй. Сэрэл жаахан тарган зам болохоос өмнө хассан дээрээ. бид энгийн дэглэм хайж байгаа. Бид усны дугуйд явж байгаа. Үгүй чи юу? Бурхан минь. Яг одоо тэр сэтгэл хангалуун биш байгаа. Би зам болохоос өмнө 2-3 кг хасахыг хүсэж Яа. байна. Яг тийм хэсгээрээ. Хоц. Гэхдээ галтраа барихын тулд өдөр бүр жингээ үзэх хэрэгтэй. Марианд сайн ойлгуулахын тулд Парист байдаг Сан Петрээр эмнэлгийн хоол Би юм мэдэж байна. Хөсчүүлээ. Төгс чин байдгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Төгс чин гэж байдгүй. Тэд чамайг өөрөө ирүүл байж чадах. Бас чамд сайн тохирох чин гэж бодох хэрэгтэй. Бид биеийн жингийн индексийг хүргэж хардаг. Энийг биеийн жингийн өндрийн квадратад хуваадаг. Биеийн жинг тооцоолохын тулд энийг хийх ашигладаг. BMI-г тооцоолох нь бүгдийн Ямар өвчтэй юм бэ? Жишээлбэл Мариан 55 кг жинтэй, өндөр нь 169 см. Тэрний BMI 19.3 гарч байна. 18-аас бага тохиолдолд дурах. 25-аас дээш бол жинтэй гэж тооцдог. Тэгэхээр Оо, белчаачи. Гэвч энэхүү индекст итгэж болох уу? Энэ үнэхээр тохиромжгүй тооцоолоор. Энэ нь тухайн хүний биеийн бүтцийг тусгаагүй байдаг. Биеийн жин Үгүй. нэсэл хамаарх ёстой шүү дээ. Тийм ээ. Бидний биед өөхгүй хэсэг буюу булчин, дотор эргэтэн яс байдаг. Нөгөө нь өөхлөх хэсэг байдаг. Жингийн индекс энэ бүгдийг тооцоолдог бай. Жишээлбэл
мэдчихэд мэрэгжлийнхэн шиг бодлыг болоод Бичлэг маань ер нь өнөөдөр ихэд орчин өнөөдөр 6 сар 11. Яа. Асан ч үдэггүй. Би арай дуудаллаа. Бас шүдэггүй аа. Вастай мөрөлт болсон юу байдаггүй л үү? Байт юм аа. Хаалган оройноос хөлийн үзүр бүртэл сайн нэрлэж өөхлөг болон өөхгүй. Шиг сайвэн. 7.4 кг жин. Мач. эхнэр бид огрон маань хөл гарн болцгор байгаа нь хэвийн болов гэж санаж авч байна. Тэрний үсэг хэвийн үгүй мэдэх байсан юм л да. Тэгэхээр хүүхэд бүрт энэ бол Ер нь энэ ишлэг ингэ бараг дуусчин дөө. биеийн чин тэгээс 1 жил хүртэл нэмэгддэг. Тэгэхээр хүүхдүүд нэг ор хүртэл болцгор байдаг. Харин чинь ирүүл байгаа гэж шинж. Тэрний чин хэтэрч байна гэдгийг бид яаж мэдэх вэ? 6 наснаас хойш гэж хэлж байна. Баярлалаа. За. Санаа цогц. Ямар байлдадсан чи. Юу асаад. Бас жаахан махлаг хөөхдөд санаа тавихад Имслэнд орж байгаа мэдгүй мэн үү. Лайка дараа. Трэ танараа. Лайка дарахгүй яваад байна шүү. 300 хүн үзэж байгаа юм. Бараг 400. Ер нь бол 500. Эсвэл 7 8 10 20 хүн. Нэн лайка даа. Бай. Эмсэлхээс өмнө